ерөнхий ивент тэтгэгч, нийгмийн сайн сайхныг дэмжигч Бат Төмөр 90 гол компани. Амжилтын тулгуур төрийн бас байгууллага. Монголын үндэсний телевизийн хамтын бүтээл. Миний амьдрал цоврал нэвтрүүлэг. Точ нэрсэн. Нэг хоёр. Манай харангийнхан бас зарим тэгж ярьдаг юм. Харангийн тэр харангийн юм гэдэг. Энэ нөхрийг болохтой цэнцэрэнгийн их манлаа гэж бас ярьдаг л да. Түн судар гэх юм бол юу гэх юм? Борчмаагийн цэнцэрэнгийн их манлаа. Баяр хөөр гомдол гуня ажил тэнцүү хосолсон хорвоод өөрийн гисэн бараа олох гэж өдөр нь бодож шөнөн зүүдлээч бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгоё очигт дээр уртхан замдаа алдаж онхонч ихё айва бүхнийг үзэх юмда Өөрийн одоо тусан гадар Улаанбаатар улс бий өнөдөр өмнө хувь аймгийн харьяат гэж явдаг. Ягаад улааваараа. Манай ээж бол ер нь Орос руу зайтай. Тэгэхээр ээжээсээ тэр төрхийг нь авсан. Үндсэн өөрийн дүр төрхүүдийг аваад байна. Өрөвчлөлөн ээжигээ бодхоор өөрийн эрхний эргээд нялхрах юм хорхорсон ч сүүн намтагдаад хорвоод би буцаад нялхрах юм Багдаа болохоор нисгэгчүүлнэ гэж ярьдаг гэсэн гэж. Тэгсэн мөртлөө одоо явган сандал байдаг шүү дээ. Тэрийг ингэж барьцаад аккордеон болгоод тоглоо. Тэгээ сууж идэг байсан гэж.
Тэгээд намайг нэгдүгээр ангид орох жил миний ах гитар авчирч гисэн. 2-3 хүн барилдаж өгөөд. Тэгээд би бас гайгүй сурсан байлгүй. Одоо миний үеийнхний манай үеийнхний гитар сурсан дүүхийг ярихад бүгд л ярьдаг. Кавказ бас явбал каноны дуу анх сурч байсан гэдэг шиг би бас л яг тэр дуугаар анхныхаа гитарын ихэнх барилдыг сурсан. Дараагийнх нь яг зэрэгэлдээ нийлдэхний доороос дээр тийм баяртай зэрэг ингээд радиогоор явж байгаа хөгжмүүдийг сонсож юм. Тэгээ бас ах маань бас гэрт нэг пианист тавьж явж зорхсон. Тэгээд энд нь поющи гитар, соло гата, битлцэн нэг жижиг тэнд тэднийг сонсно. Тэгээд тэрийг дуурайд тоглох гэж одоо оролддог байсан. Зарим сон манайх одоо анх одоо байранд орсон юм төмөрцөнд. Тэгээд яг тэр үед бол яг орцонд цуглдаг үе бол байсан. Тэгээд зарим айлын ээж аамнаар гарч идэгэндэг хөөдөг тэгэнгүүт нөгөө орц руугаа бүүж ордог. Хичээлээ хийсэнгүй гэлэрнүүдэг. Одоо эргээд харахад бол тэр ахын бэлгэлсэн гитар намайг миний амьдралын том мөрийг одоо заагаад өгсөн юм. Дугаар ангид төгсөөд 9-р ангид орох уу? Хамт техникумд орох уу гэдэг асуудал шийдэгдэх болж эхэлж байгаа. Тэгээд манай нэг найз манай сургуульд гоё хөгжмөд талхаа. Чи манай техникумд орчих. Тэгээд яг хөгжим дуртай 9 орлогоо Төмөлөг техникум аваад очиж байсан. Би юу хийх вэ гэдэг асуулт. Зүгээр юм таалт нарыг яваад хийгээд байх юм уу? Зорилго байх хэрэгтэй. 78 онд. Тэгээд цэргийн албанд татагдсан. Ингээд цэргийн албанд байж байхдаа соёлч чуулгад орж шинжлэр баярын бишэл өлөө сэнхэр дэлгэцүүд нэртэй нэвтрүүлэг явуулдаг байсан. Тэнд анх одоо өссөн нутаг дуурлуулаа. Нэг хэвлэл болсон гэх юм уу да. Go,
рок хамтлаг байгуулах гэсэн гэдэг л мөрөөдөл байсан. Тухайн үед бол одоо тэр хэлбэрийг Монголд хүлээн зөвшөөрдөг гэж рокийг барууны орсгол. Нэг өөрөө нэг дуу зохиогоод шууд дуулчихж болохгүй. Үгийг аваачиж эхлээ батлуулна. Зохиолчтой юм лээ. Уг нь батлагдлаар ноотон бичээд үгтэйгээ батлуулсан үгтэйгээ хөгжмийн зохиолчтой холбоонд авчиж батлуулна. Баталж өгөхгүй тэр дуулах ирэхгүй болдог. Тэр олон сэтгэмжлэхийг давхад хэцүү байсан учраас ардын дуунуудыг рок хэлбэрт найруулж дуулах тийм алхмуудыг хийж эхэлсэн гэдэг. Хойдын Монцамагийн байранд радио мөсцгийн студид байсан шүү дээ. Тэнд хаян хэрвээ гэдэг. Тэг хоолтж байгаа шүн 12 цагт хөгжмөө зөөж оруулаад өглөө 7 цагаас өмнө бичиж дуусгаад. Тэгээд дараа нь тэрийг радиод өгөх гэсэн чинь хүлээн зөвшөөрөв. Тэр ардын тоглосон хөгжмийн нарийн рок бол тэр хард рок байсан учраас энэ бол барууны судлаа. Сонирбос би 83 онд таалагдсан байхгүй юу? Яагаад гэхээр одоо нүүд рок хамтлагаа байгуулахгүй бол нас явчих гээд. Цэргийн байгууллагад рок хамтлаг байгуулах бити хэл. Тэгвэл одоо бараг шорог явна гэсэн ухаан нэлээд болно шүү тухайн үед. Одоо гавантараа хамтлаг байгуулахгүй учраас хамсаатнуудаа хүлээх юм бол би өөрийнхөө одоо ур чадварыг хөгжмийн боловсруулаа бүх юм хадгалж байханд бол улсын зэрэгт хөгжмчнөр орсон байхгүй. Тэгээд тэндний яг хөгжим зэрэгтээр очиад чөлөөний арваач гэдэг юм уу дөрвөн үлрэлч гэдэг юм уу одоо их хотын дуунуудыг дуулсан гэсэн. Тэр комплектаа авцруугаа хамгийн дөрөнд татж авсан. Тэгээд булганыгаа авсан. Тэгээд бүүжигээ авсан чинь авдгүй зэрэг. Оноо бөмбөрчин би халагдахгүй. Тэгэхээр лаатгүй биднээ гарлаа гэж бид гурав гараал 2 сар лаад өшгөлнө гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс тэр шиг бол лаад өшгөлсөн л дээ. Ороод нэг явжсэн чинь мөнх сайхан байрлалцсан. Тэр үед нэр одоо драмын жүжигчин байсан. Манай дараалал дээр ороод манай ээж зөвшөөрөх юм болоо та. Би юу ч гэсэн нэг яриад үзье цаг аваад өгөө.
Тэгвэл гэсэн. Ороо санаагаа хэллээ. Таныг мэрэгжлийн хамтлаг байгуулах гэсэн. Тэг яагаад манайхыг зориод юм гэж асуусан л та. Тэгэхээр одоо хэл улсын филармони бол хоёр амлалттай учраас хажуудаа байлахгүй байдаг. Дөөр болохоор хажуудаа өөрийн төвөө гэдэг нэг юмтай. Тэгэхээр танаа хажууд яагаад нэг мэрэгжлийн хамтлаг байгуулах гэж болтгүй. Тэгээ бид нар бол энэ байшин энэ одоо байрыг сонгож байгаа юм чинь. 4 хоногийн дараа дуудаад тэгээд энд бол гуруулах нь орсон. Тэгээд энд хөгжим байгаа л гэсэн чинь нэг 2 гитар, нэг арган. Тэгээд нэг ганц ус хөгч, нэг агт дүү бөмбөр. Тэгээд яг хөө тэр байгаа хөгжим дээр нь гуруулах нь чинь юм хийж болдгоо. Тэгээд хүүжигээ дачаа хурдлаарай л гэсэн. Хүүжээ манай одлоо өмнө ярьж байгаад эмнэлэгт живдэж удаж байгаа юм. Өөр муудчлаа би одоо ерөөсө болий. Хэнээс сонссон юм бэ? Бараг хил улаан манд ийдсэн байна. Тэгээд би цаад чинь бас нэг юм улаан тоёта гардыг маань ингээ өөр муудсан гэх. Дарга нарт хэлдэг хүн харуулсан ба. Өөд өмнөхөр тэгсэн юм билий. Часуулаанаар шийж ялээ гэдэг. Тэгээ хүүжээ мутсан. Тэгээ хүүжээгээ авсан. Нэр өгөхгүй нэрсээр олигтой нэр олдоо. Тэгэхээр драмын жүжигчид, ажилчид одоо бүх албан ардын дуу үзэм шуналгын бүх албан уралдаан зарласан. Хамгийн гоё нэр өгсөн сарынхан дэлгэн хашаа. Чингис хаанаас ахуулаад Улаанбаатар маш олон гэдэг нэр байсан. Тэгсэн чинь л сүхэ ороод ирсэн. Дооны яг бидний хэрэгжилж байгаа харам гэдэг шрифтийг шрифтээр одоо харам гэж бичээд энэ нэр яг ийм шрифтээр ингээд. Ажид түр наатахаа тайлбарлах ямар утга учиртай. Харам бол урайлан тогтсон. Нэгдэлтэй бол тийм агуулгатай. Хоёрт бол өөрөө хөгжмөн юмсэг. Та нар рокер одоо Монгол анхны рокер байна. Гоцон тийм учраас рок та нар урайлан тогтоол. Ийм нэртэй. Тэгээд тэр нэр бид нарт таалагдаад энэ нэрийг авсан. Гар бариад бугуу өрн гэдэг. Дараагийн театрын дарга дээр ороод энэ хөгжим биш энэ бол олон сайхан хөгжим хэрэгтэй. Мэргэжлийн төвшөнд тоглох. Хөгжим олцлоо гэдэг болсон чинь үнэн нэдэг гэсэн 117. 89 оны 117. Асар их мөнгө. Театрын дарга сонсоод бараг л нүдэнд ороод ирсэн. Хөгжмийн дарганд зөвшөөрөхгүй. 7 онсон. За энэ өнгөрсөй байна гэж бодож ирлээ. Хаяа дарга. Тэстэр нэг өөрөө их мэдлээ ашиглаж гэх юм. Санхүүхэн дарга. Тэгвэл сарваад нэг агуулж ирсэн л дээ. Өнгөтэй 5 сараас эхэлсэн. 7 сараас өмнө чокага гажа гарсан гараагүй дөрүүлээ болсон. Тэр үед бол булган маань гараад соёлтод орчихсон. Тэгээд бүгд оогийн чокка бид тэр бэлтгэлээ хийсээр аваад төгтгөн нэг өгдөг чокка. Би ерөөсөө дөрөвд ч дуусчихсан. Дуучаа. Тэр дуучин чи хаана вэ? Тэгсэн чинь амар батхан байна гэсэн чинь аниг авраа. Тэгээд шалгая гэсэн чинь нэг өдөр лаван тавлаа гэсэн. Өдөрдөө сууж байгаа шалгалаа ороод гитар барилцлаа да. Хамгийн сайн туулдаг дугаалт тоглоод байсан. Шүтэр цэцгээд болсон.
хоолой нэг цэлэх хөрхөн болж байна. Тэгээ бол яг рок манер биш байна. Ямар ч байсан хоолойныхан тэр тембер ядсан бүхэн бодол таалагдсан. Тэгээ хэрвээ чи биднэртэй нийлэх юм урд өмнөх найз нөхдөөс усал чамд хувийн мэдлийн цаг гэж байхгүй. Хувийн мэдлийн явж чадахгүй байх. Амын авч тандар хөргөж байгаа юм. Тэгээд авгаач би чадна. Тэгэхээр танараа таараад тэгвэл танар хэлмээр байна. Ингээд дуучтай болж байгаа. Лавга сарын дотор нэг бүхтөөгаа сурсан. 10 сарын 26-нд 89 он. Амьдлалтай үзэлтэй байна. Оны 10 сарын 26-ны амьдрал тоглолтыг тоглоод яг хөшиг хаагдахад нэг тайзан дээр тэмүүлдэг тусч байгаа. За төрүүлж өгснээ амиа хийжсэн тооцсон шүү. Тэр ямар утгатай юм гэхээр чи харган төлөөл явах хэрэгтэй. Үхэн хөвчлөө явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Яг энэ харанхуй байгууллаад дарааны ажилд орж байхад үжмийн зохиол хамгаалгаа би танаас нэг амьдрал гэдэг гоё дуу хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд хийж өгдөггүй. Гоод би өөрөө шүлгийг орлуулсан. Тэгээд одсонд бааян хийгээж чи одоо хүн юм зүтээд байгаа. Яаж зөөр аян хийж хүн аян хийж бүлэг өгöd байна. Агил надаа юм хийж өгөх юм шүү дээ. Ийж өөр санаанд ороогүй. Яг амьдралын аягаар өдөр тоглох гэсэн байна. Тэгээд яг нөгөө үгээ хараад ингээд шинэ юм яасан чинь үгний хуваалтыг засах юм шаардлага байхгүй. Би таарсан байна. Өөртөө гажуулах гэсэн ордлого бол бас байсан. Тэрний нэг жишээ нь бол 1990 онд би нэр дэвшиж байлаа. Улс төрч болчих шахсан шүү. Жасраа дуудаж байна гэхгүй. Тэр яваад очсон. Чамаг нэг гадаг нэр дэвшүүлээ. Таяагаад тэгтээ. Тухайд надад нэг сон мэдрэмж төрсөн нэг оролдоод үзүүл яа юм бэ? Тэнийг дэвсэн төмөрцөнд. Тэгээ ихний санал хураалтаа араас бүтээр үлдчихэж байгаа. Тэгтээ хоёулаа
таныг одоо хүрээгүй. Тэр үед нь за би болио. Анд нөхдөд тавьсан тангараа зөрчих чадахгүй юм байна. Хөгжим маань намайг суулгаасан. Би одоо энийгээ тавьчихад ширээний ард суун гэхээр сонь санагдаад байсан л да. Хөгжмөр хөглөгдсөн миний амьдрал өслөө зовлооч сэтгэл жаргал миний орчсон хүслийн ариун дингээд чимэдэх ертөн зоршноо бас үзэг амьдрал байдаг 90 онд бид нар дараамасаа гарсан. Яагаад гэхээр бүх байгууллагууд аж ахуйн тогтцоонд орсон. Бид нарыг ингээд талхимжуулж явах тийм боломж бол театрт байхгүй болсон. Яг харанх шиг бэлтгэл хийгээд уран бүтээл хийгээд үлдсэн хамтлаг бол байгаагүй. Байсан нь одоо Баян Монгол байсан юм болов уу? Онд бид нэр нэг 100-аад цавхан гүрдэг нууцаар контрбанд маягтай хэлт авалж Оросд явж борлуулад тэрнийхээ мөнгөөр Москвагийн Соколов яг мэрэгжлийн институтэд нэг 8 дуу бичүүлсэн. Тэгэхэд Оросууд бол яг тэр бабалчиг тоглож байна гэж ярихыг анх удаа сонссон. Тэгэхэд бол маш их урам авсан. Тэр 8 дууны бичлэг Монгол дээрээд бол Монголын одоо хамтлаг хөгжимчдийг бол стадыг ангaalгасан.
харамсалтай нь тэр оригинал бичлэгээ бол бид нэ алдчихсан. Шолийн төвөргөний гаднаас бид нэг бэлтгэл хийгээд байжсэн. Чука тэр үед нэг улаан лаадатай байсан. Тэгээд яагаад ч өдөрт Чукагийн багаж нь бид нэр цүлбэн дотор 33 хайлсан. Радиод бичүүлсэн, телевизэд бичүүлсэн, дараан дээр бичүүлсэн, тэнд бичүүлсэн, тэгээд Москвад бичүүлсэн бүх хэлнүүдэд цүлбэн хийгээд тавьсан бас. Тэгээд бид нэр бэлтгэл хийчихэд гараад ирсэн чинь лоомоор хөнжиж аваад аваад ирсэн. Онд одоо Германд Монголын соёлын үйл болсон. Тэгэхэд харан комплекс хийх явах авшаад тохиолдсон. Тэр хамгийн хоёр тоглолтыг бас германчууд нэлийн үнэлсэн юм байна л. Энэ сайн гэж. Шууд хоёр цом бичүүлсэн шүү дээ. Бичүүлж явах хооронд бол Германы одоо хөгжим судлаач нар хөгжмийн тохиолж хамтлагууд бичлэгийг их сонирхож байсан. Тэгээд зарим нь та нар ямар стилээр тоглодог? Бид нар хард рок гэсэн. Та нар хард рок гэхээсээ илүүтэй классик рок тоглоод байна шүү дээ. Манай одсрон өөрийнх нь цомгийн микс мастерыг Америкт хийлгэсэн. Тэнд бол одоо албартай том продюсерууд байсан юм байна л. Харангийн фидийг сонсгосон юм. Тэгэхээр тэр 78-тай продюсер гэж хэлсэн юм. Хэдэн он байгуулагдсан байна. 89 онд. Та нар хэрвээ энд байгуулагдсан бол өнөөдөр Rolling Stones шиг байх байлаа гэж хэлсэн юм. Энэ бол манай Чимба аваад нүдээр харж ихээр сонсоод ирсэн. Яг уу бахалт өгч байгаа. Дараа үе бэлтгэж гэдэг юм. Энэ одоо айдам 1 2 гэдэг шиг тийм юм хийхгүй гэж ярилцдаг юм л тохирсон. Учир нь юу гэхээр инх манлаа бол ганцхан хуу. Чулуунбат ганцхан хуу. Бүрдэж ганцхан хуу. Одсрынж лавгаач ганцхан хуу. Тэгэхээр харангуул ганцлаа. Бүтээлээс болоод маргалдах нь гаралгүй яах вэ? Эсвэл хэн нэгнийхээ аашаагаас болоод орондоо тартуур хийхэж юм гарна. Тэгээ энэ бүгдийг бид нэр юугаар зохицуулж ирсэн гэхээр энэ хөгжимд үнэмш байна. Энэ маань бидний дээр бүх одоо зөрчлийг цайруулж ирсэн. Бие бинийгээ одоо ойлгох, бие бинийгээ хөндлөх тэр зүйл бол уран бүтээл хийгээд ингээд шинэ юм хийгээд явах тусмаа бие бинийгээ хайрлах сэтгэл улам бүр дуудаасаа. За маа энийг авч үзьё. Ядаргаатай. Нөгөө чинь үү? Хараа гэж олдмаа. Хань дээр нэш. Самсан газар. Чи нэг басаад өгдөг. Самсан газар байгаа явах юм бол 3 хоног явах шаардлагатай. Их
ихэмсэг хоёр өөр байхгүй. Чи үнэхээр одоо өөрийгөө од гэж боддог ихэмсэг бай. Бити их цантаа. Их цан гэдэг бол муухай юм аа. Ихэмсэг бай. Өөр гэж одоо нэг зэмлэн шүү дээ. Би минийхээ алдааг бол газар дээр нь л хэлнэ биш. Хаа юм гэж ингэж явдаг хүн байх. Ер нь жоохон тийм юу гэх юм нэрлэхүү гэх юм. Одоо ахрандынхны намайг загиндаг нэг миний одоо суртал гэх юм. Хитрхи нэрлэхүү. Хитрхи дууцууд дуурж өгдөггүй. Өөрийгөө нэлээд хүлээцтэй гэж боддог. Тэгтээ айгүй муухай солгоод байгаа. Яга бадган донд хоёр бадганы донд. Тэ. Тэр нэг гад донд. Тэрнээс арай өмнө авчлаа. Кат. Дандаа өгдөө шүү дээ. Дандаа өгдөө жоо. За яа. Тэнд юм аа. Аар гэр ахуй бүх юм хаяад хөгжмийн төлөө ингээд зүтгэхэд ойлгоод дэмжээд ядрахад ядраа жаргахад жаргаж ирсэн ханьда хамгийн их байл. Тэгээд энэ бүхнийхээ төлөө зүтгэхэд хамтдаа сэтгэл оруулан зүтгэсэн. Тэбэл. Би өөрийнхөө хүслийн далайд сэлсэн. Тэр юм яа жаахан. Заримдаа живжих гэж байсан. Сэлж чадсан. Ганцаараа сэлж, ганц хоёулаа сэлж эхэлсэн бол сүүлд нь 5-6 сэлсэн. Нэг цоцохоор нөгөөдөл маань дэмжээд ингэ сэлсээр л юм болохоор хүслийнхэн дээр тэнцэлж далайд сэлж байгаа болоо. Энэ хамгийн таралтай.